Хей, зөө байцсан залуусаа тулгаа бин тулгаа байна. За бичлэгээгүй 3-4 сар болсон байна. Энэ хугацаанд би ч өөрөө баг зэрэг ажилтай байлаа. Бичлэгийн үзэлтүүд бас бага байсан болохоор тийм бичлэгийг тийм төрсөнгүй. За тэгээд хүмүүс бас бичлэгээ хийхгүй юм бэ, бичлэгийг хичээе. Тэгээд энэ удаагийн бичлэгийг хийхээр шийдлээ. Энэ удаагийн бичлэгээр болохоор 10 сард гарах онцлог 10 пүүдийг танилцуулаад тэгэхэд өөр сонин содон ямар мэдээ байна. Тэднүүсийг танилцуулахаар ийм хилцэгцлээ бэлдсэн байгаа. За ингээд эхлээд онцлог 10 пүүдээс эхлээд явцгаая. За ингээд бичлэгээ эхлүүлцгээе. Онцлог 10 пүүдийн 10 дугаар байранд 10 сарын 1-нд тултаанд гарсан Adidas Trae Young Nick $140 үнэтэйгээр худалдаанд гарч байгаа байна. За өнгөрсөн үйлрэлд аль хэдийн дебют хийгээд байсан ч одоо л 10 сард дөнгөж худалдаанд гарч байна. Boost-ийг зөвлөл хүчээр ашиглаад Light Strike-ийг mid sole-оор ашигласан. За энэ өнгөрсөн Harden 5-ыг төстэй сонсогдож байгаа. Харин Harden 5 бол нэг өндөр биш бүр муу үнэлгээ авсан байгаа. Ер нь тэгээд Harden 5-аас илүү feedback аваад Harden 5-аас илүү sneaker гарна гэж одоо найдаж байна. За 9-р байранд болохоор Air Jordan 5 Orange Blaze Shafted Backboard гэж бас нэрлэдэг байгаа. $190 үнэтэйгээр худалдаанд гарах нэ. За 8-р байранд болохоор 10 сарын 8-нд худалдаанд гарах NBA бол Nike-ийн хамтрал Dunk Low EMB Diamond Anniversary гэдэг ерөнхийдөө pack маягаар худалдаанд гарч байгаа. За NBA-ийн 75 жилийн зориулаад NBA-ийн 3 багийг сонгон өнгөөр нь данк гаргаж байгаа юм байна. Энэ гурав нь болохоор Chicago Bulls, New York Knicks, Brooklyn Nets-ийн өнгүүдээр гаргаж байгаа юм байна. За тус бүртээ $110 үнэтэй худалдаанд гарч байгаа. Ялангуяа Chicago Bulls-ийн өнгө олонний анхаарлын дунд маш их байгаа. Илүү маш гоё өнгө үлээ. Энэ жил ялангуяа данкийн жил. Данкаар ямсгалж байгаа жил учраас. За 7-р нь болохоор 10 сарын 8-нд худалдаанд гарах Dunk Low Georgetown $100 үнэтэйгээр худалдаанд гарч байгаа юм байна. За энэхүү sneaker нь гэр бүлийн сайзуудаар гарч байгаа. Тийм учраас гэр бүлээр аваад өмсвөл зүгээр харагчлаа. Өнгөний өвчсөн их тайжгүй. За 6 дугаар байранд болохоор 10 сарын 10-нд худалдаанд гарах ESPN болон Adidas нарын хамтрал Top 10 High Sports Center $100 үнэтэйгээр худалдаанд гарч байгаа юм байна. За 1979 онд ESPN анх байгуулагчсан бол мөн 1979 онд Top 10 High худалдаанд гарч ижээ. Тийм учраас ESPN Adidas хоёр хамтраад Top 10 High дээр collaboration хийж байгаа юм байна. Adidas-ийн original old school sneaker гарч байгаа нь маш гоё харагдчихээн. Ялангуяа деталууд маш их агуулсан байлээ. За 5 дугаар байранд болохоор 10 сарын 12-нд гарах Gundam болон Nike-ийн хамтрал SB Dunk High худалдаанд гарах юм байна. $110 үнэтэйгээр. За энэхүү sneaker нь Gundam animation-ийн ойд зориулаад Unicorn Gundam-аас санаа авч Unicorn Banshee гэж хоёр өнгөөр худалдаанд гарч байгаа юм байна. Энэхүү sneaker-ын жижиг деталуудыг маш их ашигласан болон өнгөний үед маш тод өнгө гарч байгаа. Хөдөнд их тосч байна. За ингээд 4-р байранд 10 сарын 19-нд гарах Damian Lillard болон Reebok-ийн хамтрал Shaq Noise. За 3-р байранд болохоор Sean Witherspoon болон Adidas-ийн хамтрал Superstar Super Earth $110 үнэтэйгээр худалдаанд гарч байгаа юм байна. Энэхүү sneaker нь өмнө цагаан өнгөтэйгээр гарсан бол энэ удаад хар өнгөтэйгээр худалдаанд гарч байгаа юм байна. 2-р байранд болохоор 10 сарын 16-нд худалдаанд гарах Air Jordan 14 Winter Ace $210 үнэтэйгээр худалдаанд гарч байгаа юм байна. Энэ удаагийн Air Jordan 14 дээд зэрэглэлийн материалаар хийгдсэн бөгөөд гадна тал нь нэлээд дотор тал нь тийм нооссон материал гэхүү. Тийм учраас хавар намтай өмсгөлөө тохиромжтой дулаахан байхын тулд ингэж хийсэн юм байна. 4-р байранд болохоор 10 сарын 30-нд гарах Adidas Easy Foam Runner Vermillion $80 үнэтэйгээр худалдаанд гарч байгаа юм байна. За энэхүү sneaker нь Runner буюу одоо гүйлтийн гутлын шал өөр өнцгөөс харсан sneaker гэхүү. Гүйлтийн гутал гэхүү. Тэр үүн дээр нэмэгдээд Reed October-ийн өнгөөр худалдаанд гарч байгаа. Хүмүүсийн анхаарлыг маш их татж байгаа лээ. За ингээд шилдэг 10 пүүд ингээд дуусч байна. Одоо ингээд шинэ содон мэдээ юу байна тэрийг танилцуулцгаая. За NBA Media Day-г саяхан хийсэн байгаа. Media Day дээр энэ үйлрэлд өмсөх sneaker-үүдээ зарим тоглогч танилцуулж, шинээр өмс танилцуул, зарим нь шинэ өнгөө танилцуулсан байгаа. За жишээ нь LeBron James гэдэг өөрийнхөө 19 дэх sneaker болон Space Jam дээр өмсөн тоглосон өнгөө 6 авалтын төмсөөр оролцсон бол Harden өөрийн дараагийн sneaker болох Harden 6-г ил болгосон байгаа.
За өмнөх Harden 5 нь ер нь их муу үнэлгээ авсан байгаа. Уул нь Light Strike болон Boost-үүдийн хамтарлыг ашигласан гэдэг нь маш хүлээлт үүсгэж байсан ч хүлээлтийн талд нь ч өөрийгөө баг хог хэд болохоор байсан гэж нь одоо review дээр байсан. Тийм учраас энэ удаагийнх дээр 5-ийнхаа алдаан дээр ажиллаад илүү сайжирсан sneaker гаргасан бахаа гэж та найдаа. За KD Kyrie хоёрын бас бэлтгэлийн зураг дээр KD 14, Kyrie нэлээд олон миний хүслийг сонсоогүй гэдсэн. Нөгөө Kyrie 8-ага өмсөн гарсан байгаа. Тэгээ KD 14 бол энэ жилийн mar хамгийн шилдэг цагсан өмгийн sneaker-уудын нэг гэж үзээд байгаа. За media day дээр хамгийн хүмүүсийн анхаарлыг татсан зүйл нь Stephen Curry-гийн өөрийнх нь нэрийн пүүз Curry follow 9-ийг танилцуулсан байгаа. Өмнөх 8-тайгаа адилхан follow зөвлөвчтэй боловч дээд засгийн материалыг өөрчилсөн. За загвар нь багцрын бас өөрчлөгдсөн байлээ. Өмнө Under Armour-оос гарсан follow зөвлөвчийг ашигласан гүйлтийн гутлууд дээр ашигласан материалыг дээд засгт нь ашигласан байх шиг байсан. Гэтэ өөрийнхөө signature sneaker-уудыг зөөлөн хөнгөн оймс шиг баг пүүз хийхийг хүсэж байгаа гэсэн байсан. Гэхдээ өмнөх 8 дээр бол дээд хэсэг нь тийм Kinect одоо торон материал байсан. Сул тал мөн давуу тал болж исэн. Энийг харин өөрчлөснөх таалагдлаа. Media day-с гад маш олон sneaker шин зураг гаргаж хизээд хөдөлгөөнд гаргахаа. Sneaker мэдээнүүд бас байна л да. За мөн Hiroshi Fujiwara Air Jordan-ийн шинэ өнгийг ил болгосон байна. За энэ ямар тач Travis Scott Fragment 2-ын дахин нэг хамтрал гарч байгаа шүү байна. Өнгийн харахад маш цэвэрхэн цагаан дээр цэнхэр Bros swoosh. За тэгээ Hiroshima Fujiwara өөрийн зураг Instagram-аас устгасан байлээ. Nike SB Dunk Low for Frog 2021 онд багтаж худалдаанд гарна гэсэн байна. Харахад бол илхэн материал хэрэгцсэн бас дээд зэрэглэлийн тийм цэвэрхэн харагдаж байна. За энэ өнгө нь болохоор 2005 онд гарч ирсэн SB Dunk High Frog-оос нэгдээ санаа аваад хийсэн юм байна. New Plus брэнд нь бас өөр нэгэн luxury брэндтэй хамтран sneaker гаргалаа. Энэ нь болохоор Stone Island брэнд. Энэ онд гэхэд New Plus брэнд маань Plus брэндтэй хамтраад New Plus 327 гаргасан билээ. Хүмүүсийн анхааралтай хүмүүс маш их худалдаа авсан. Харин энэ удаагийнх нь хамтрал нь Stone Island байж тарлаа. Sneaker-ыг авахд бол бас маш цэвэрхэн гүйлтийн гутал юм байна. Энэ ч гэсэн бас тийм чамлахааргүй амжилтыг авчих байх гэж би бол харж байна. Хамгийн сүүлд Off-White болон Nike Air Force 1 Mid SF 2022 онд худалдаанд гарна гэсэн байна. За энэ хүү зураг нь болохоор бас яг тийм албан ёсны зураг биш байгаа. Энэ зураг ил болсон байгаа. Яг энэ зургаараа гарна гэсэн тийм юу бол байхгүй байгаа шүү. За өнөөдрийн мэдээ бол энд хүрээд дуусч байна. За дараа. За ингээд таалагдвал subscribe болон like дараарай. Тэгээд пүүз өнөртэй хүмүүстэй хуваалцаж өгөхийг хүсье. За баярлалаа.